сонгуулийн эрс хүлээсэн. Иргэд сонгогчдод өгсөн амлалт тэдэнтэй хийсэн гэрээг шударгаар хэрэгжүүлж ажиллахыг сануулгын ялдамд дараах 5 зүйлийг давын өмнө тэмдэглэн хэлье. 1. Улсын хурлын шинэ бүрэлдэхүүн хууль тогтоох ажлаа төрийн албаны болон хариуцлагын хуулийг хэлэлцэж батлахаас эхлээсэй гэж хүсэж байна. 2. Улсын хурлд дийлэнх олонхын суудл авсан Монгол Ардын нам Монгол Улсын засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтынхаа дагуу мэрэгжлийг чадварлаг, ажил үүргийн давхардалгүй, хяналттай, хариуцлагатай байхаар зохион байгуулах ёстойг хэлье. 3. Төрийн албаны бүх шатанд төрийн албан хаагчдын мэрэгсэн тогтвор суурьшилтай байдлыг хадгалж ажиллах зүй ёсны шаардлага гарч байгааг энд онцлон сануулъя. 4. Өмнөх улсын хурл, засгийн газар, орон нутгийн удирдлагын олон нийтэд хүрсэн үр дүн хэрэгжилт нь иргэдийн талархал хүлээж байгаа ажлуудыг тасалдал хийдэлгүй үргэлжлүүлэх нь манай төрч ёсны уламжилд нийцнэ гэдгийг зориуд цохон нэмлэе. 5. Монгол улсын уламжлалт, найрсаг, нээлттэй бодлогын залгамж чанар тууштай үргэлжлэх нь гарцаагүй. Үүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх энэ цаг мөчөөс хэлбэрэлтгүй нотолж ажиллахыг та бүхнээс хүсье. Монголын төвд төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түвшээ болно гэдэг бол их үүрэг хариуцлага, их нэр төр, эрхэм нийтлэг эрх ашиг юм а. Үүнд та бүхнийг тэнцэж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Дээр хэлсэн зарчмуудыг удирдлага болгон улсын хурл сонгогдсон гишүүд та бүхний бүрэн эрхийг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь Монголын ард түмний хийсэн сонголтод нийцнэ гэж үзэж байна. Ийхүү Монгол Улсын хурлын 7 дахь удаагийн анх дугаар чуулган нээснийг мэдэгдэе. За одоо хуралдааны дэгийн дагуу Монгол Улсын хурлын 7 дахь удаагийн
сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай ихтгэлийг сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн танилцуулнаа. Таныг эндээс урьж байна. Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт иргэд сонгогчдоо, улсын хурд шинээр сонгогдсон эрхэм гишүүдээ, хатагтай ноёдоо, Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо, хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын 2016 оны ээлж сонгуулийг 7 дахь удаага зохион байгуулж, сонгуулийн дөнгө 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол улсын ерөнхийлөгч айлтган нийтэд мэдээлсэн болно. Улсын их хурлын 2016 оны ээлж сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн олонхын тогтолцоогоор зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн сонгуулийн нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 санал ах байр, мэдээлэл технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 гаруй мянган төрлийн жинхэнэ болон үйлчилгээний албаа хаагч ажиллалаа. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгогчдын нарийн жагсаалтыг аймаг нийслэл сум дүүрэг баг хороо хэсэг тусвараар гаргаж захин өвчтөй хуулийн хугацаанд байршуулан сонгогчдын нарийн жагсаалтыг үйлдэх, шинжлэх хөдөлгөөнийг бүртгэх, нэгтлэн шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж нэгдсэн удирдлагаар ханган ажиллалаа. Сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, улсын их хурлын 2016 оны 10 дугаар тогтоол заасны дагуу Монгол улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу тагнуулын ерөнхий газар, мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар, сонгуулийн ерөнхий орны дэргэдэх мэдээлэл технологийн төвийн хамтарсан ажлын хэсэг санал авах, тоолох төхөөрөмж, бүртгэлийн техник хэрэгсэл, програм хангамжийг шалган туршиж баталгаажуулан гэрчлэгээ олгосон болно. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн тухай хууль, сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг баталж, сонгуулийн хороодын семинарыг аймаг нийслэл сум дүүрэгт зохион байгуулсны зэрэгцээ, сонгуулийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдын сургалтыг хийж гэрчлэгээ олголоо. Сонгуулийн хороод ээлж сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох байгууллага албан тушаалтны дэмжлэг тусалцааг авч хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглалаа. Монгол улсын их хурлын 2016 оны ээлж сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлийн эрхээ авч ажиллалаа. Тухайлбал Америкийн нэгдсэн улс, Англи, Оросын холбооны улс, Швед, Канада, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улс, Киргиз, Австрали, Франц, Швейцар, Дани, Норвеги зэрэг 43 улс орноос болон олон улсын байгууллагаас 436 ажиглагч сонгуульд оролцсон улс төрийн нам авсэл Британийн туршигчдаас дамжигдсан 120 мянган ажиглагчид санал ах байруудад ажиллалаа. Гадаад дотоодын 84 хэвлэл мэдээллийн байгууллагын 546 сурвалжлах сонгуулийн үйл явцыг сурвалжлан мэдээлвэ. Монгол улсын их хурлын 2016 оны ээлж сонгуул нь анх удаа аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай хамт явагдсан. Сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан. Саналын хуудас нь өндөр нөөцлөлтэй баркод, барил үсгийн хавтастай зэрэг олон шинжилгээг хэрэгжүүлсэн онцлог сонгуул боллоо. Улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж явуулахад хуулиар хүлээсэн үүргээ байлгуулж оролцсон нийт төрийн албан хаагчдаа Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Монгол улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлж сонгуулийн бэлтгэлийг хангахад улсын их хурл, засгийн газар, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурл, засаг даргын тамгын газар,
улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, улсын дээд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, татварын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, төрийн ёслолын алба, төрийн тусгай хамгаалтын газар, цагдаагийн ерөнхий газар, тагнуулын ерөнхий газар, мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, уран телефоны компаниуд, Монгол шуудан төрийн өмчт хувьцаат компани, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Арийн Монголиа хязгаарлалтын хариуцлагатай компани болон төр засгийн үйлчлэгээний автобус, засгийн газрын байр ашиглалтын нэгдсэн захиргаа, харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хууль заасан үүргээ биелүүлж, тусалцаа үзүүлж хамтран ажилласныг мөн талархан тэмдэглэж байна. Эрхэм хүнд Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм нөхдөө, Монгол улсын их хурлын болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлж сонгуульд Монгол улсын сонгуулийн эрх бүхий 1,911,047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтанд бүртгэгдсэнээс 1,406,123 буюу нийт сонгогчдын 7358% сонгуульд оролцож саналаа өглөө. Сонгуулиас сонгуулийн хооронд байнга буурч байсан сонгогчдын эрс энэ удаад нэмэгдсэн дүн гарлаа. Монгол улсын их хурлын 2016 оны ээлж сонгуульд улс төрийн 12 нам 3 эвсэл оролцоогоо илэрхийлж сонгуулийн ерөнхий оронд бүртгүүлж батламж авсан болно. Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14% нь буюу 69 бедан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26% нь буюу 129 эмэгтэй нэр дэвшигчид байлаа. Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133-ийн 2 дахь хэсэг заасны дагуу Монгол улсын их хурлын 2016 оны ээлж сонгуулийн дүнг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг улсын их хурлын гишүүнээр сонгогдсон тооцсон тогтоол гаргаж төр өмнөх олголоо. Үүнд 1-р тойрог Ган зургийн Тэмүүлэн, 2-р тойрог Хөндөн Бэлэн Баатар үлэг, 3-р тойрог Жамингийн Мөнхбат, 4-р тойрог Говжаан Султан, 5-р тойрог Хавд Исламын Бадил хаан, 6-р тойрог Дакиан Мурат, 7-р тойрог Гомжон Зандан Шатар, 8-р тойрог Магуны Бэлэгт, 9-р тойрог Лавгагийн Элдв Очир, 10-р тойрог Жадамбын Батэрдэн, 11-р тойрог Шатрвалын Арднаас, 12-р тойрог Гопилтогийн Мөнх Цэцэг, 13-р тойрог Боргогийн Дэлгэр сайхан, 14-р тойрог Хаянгагийн Молор Чулуун, 15-р тойрог Ням Тайшрын Номтой Өөр, 16-р тойрог Батсүхийн Наранхуу, 17-р тойрог Ядам Сүрэнгийн Санж Мэтв, 18-р тойрог Загтхүүгийн Нарантуя, 19-р тойрог Янгуугийн Содбаатар, 20-р тойрог Дулам-Доржийн Тогтох Сүрэн, 21-р тойрог Содмын Чинзөрөг, 22-р тойрог Намсрын Амар Заяа, 23-р тойрог Ловсангийн Инх Болт, 24-р тойрог Чөлбийн Улаан, 25-р тойрог Навангийн Оюундар, 26-р тойрог Жаргал Тулгын Эрдэнэбат, 27-р тойрог Дондог Доржийн Эрдэнэбат, 28-р тойрог Мэогомбын Инх Болт, 29-р тойрог Авган Самдангийн Сөхөт, 30-р тойрог Ямагийн Инх Болт, 31-р тойрог Бат Тогтохын Чойжин Сүрэн, 32-р тойрог Намсрын Цэрэнбат, 33-р тойрог Чимэдийн Хүрлбаатар, 34-р тойрог Бүх Чулууны Бүрэгдорж, 35-р тойрог Сандгийн Бямцогт, 36-р тойрог Отгоогийн Батнасан, 37-р тойрог Лавгийн Мөнхбаатар, 38-р тойрог Цэрэнбэхийн Даваасран, 39-р тойрог Ловсон Цэрэнгийн Инх Амгалан, 40-р тойрог Бадман Имбугийн Батэрдэн, 41-р тойрог Ловсон Намсрын Оюун Эрдэнэ, 42-р тойрог Дорж Дугрын Ган Тулга, 43-р тойрог Байгаагийн Ган Төмөр, Баттөмөр, 44-р тойрог Болдын Жавхлан, 45-р тойрог Дамжны Хаян Ярва, 46-р тойрог Отгон Бэлгийн Сод Бүлэг, 47-р тойрог Октябрийн Баасан Хүү, 48-р тойрог Дорж Дамбын Дам Очир, 49-р тойрог Дулам Сүрэнгийн Оюун Хоол, 50-р тойрог Жадамбын Инх Хоёр, 51-р тойрог Батсүхийн Саран Чимэг, 52-р тойрог Батчаглын Батчаран, 53-р тойрог Жалб Сүрэнгийн Бацаандан, 54-р тойрог Самдын Жавхлан, 55-р тойрог Даваа Жансангийн Саран Гэрэл,
56 дугаар тойрог Цэндийн Нямд орж 57 дугаар тойрог Лувсан андангийн Болд 58 дугаар тойрог Бямсрынгийн Энх хамгаалан 59 дугаар тойрог Дамтны Цогтбаатар 60 дугаар тойрог Цэндийн Мөнх хөргөл 61 дугаар тойрог Сүхбаатарын Батбол 62 дугаар тойрог Цэдэнбалын Цогцолмаа 63 дугаар тойрог Төмөрбаатарын Аюур сайхан 64 дугаар тойрог Мөнхөгийн Оюун чимэг 65 дугаар тойрог Улцын сайхны Энх төвшин 66 дугаар тойрог Даваагийн Гамболд 67 дугаар тойрог Лув Авган Лувсангийн Ундраа 68 дугаар тойрог Жамблын Ганбаатар 69 дугаар тойрог Содон зумгийн Эрдэнэ 70 дугаар тойрог Данзангийн Лундаа Жандсан 71 дугаар тойрог Цэдэнгийн Гарамжав 72 дугаар тойрог Нэм осрын Учрал 73 дугаар тойрог Долгор сүрэнгийн Сумьяавазар 74 дугаар тойрог Дэмдвийн Тэрвштав 75 дугаар тойрог Батбаярын Ундрмаа 76 дугаар тойрог Хишгэгийн Нямбаатар нар хамгийн олон санал авч улсын их хурлын гишүүнээр сонгогдлоо. Улсын их хурлын гишүүнээр Монгол Ардын намаас 65, Арчилсан намаас 9, Монгол Ардын хувьсгалт намаас 1, Бийдаан нэр дэвшигч 1 хүн тус сонгогдлоо. Улсын их хурлд сонгогдсон гишүүдийн 13% буюу 17.1% эмэгтэйчүүд байна. Шинээр сонгогдсон улсын их хурлын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, 1 нь агрономч, 18 нь урлаг, спорт, улс төр нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байна. Монгол Улсын их хурлын 2016 оны ээлж сонгуул нь Монгол Улсын үндсэн хууль, сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжинд бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон тул Улсын их хурлын гишүүнээр сонгогдож төрөмж авсан 76 гишүүнийг хангалагийг өргүүлж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын сонгуулийн ерөнхийлөгөөр үзэж байна. Төрийн нуруу төвшин түмэн олон амгалан байж сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа. За одоо нэгийн дагуу сонгуулийн ерөнхий орооны даргын ихтгэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байвал нэрээ өгч болно. Асуулт асуухын тулд энэ төхөөрөмжийн голын том товчийг дарж асуух юм байна гэдгийг хэлье. За ингээд энэ гишүүдээр асуулт асуух гишүүдийн нэрсийг тасаллаа. За дарааллын дагуу Баасан гүшин. За баярлалаа. За нэг юуны өмнө энд дахин сонгож байгаа гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Ажилд нь амжилт хүсье. За тэгээд сонгуулийн ерөнхий орооноос хэдий тийм асуумаар байна. Нэгдүгээр нь энэ хуулийн дээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани үүд хаалгаа чөлөөтэй нээж оруулна гэдээ байж байгаа. Үн төлбөргүй заалаа ашиглах нь хуулийн дээр байдаг. Гэтэл өнөөдөр Эрдэнэ төлбөр жишээлбэл 51% төрийн өмчийн мөртлөө үүдэн дээр буутай 2 цагдаа тавьчаад оруулахгүй гэсэн. Мөн Орхон аймгийн одоо тодорхой заалуудаа ашиглуулахдаа төлбөр авсан. Төлбөр өгөхгүй бол арга хэмжээгээр хийхгүй гэсэн. Энэ одоо хуулиас гадуур ямар их дарах хэвлэл байгаа юм бэ? Энийг нэгдүгээр асуумаар. Хоёрдугаар нь хэвлэлээр бол маш олон ингээд бодиттой бодгүй мэдэгдэхгүй асар их гүтгэлгүй явсан л да. Намайг хүртэл одоо шашны байгууллагаас гүтгэлээ ёо санхүүжилт авсан мэтээр ингээд гүтгэл. Би бол эцсийн хүртэл явна. Тэдний бол илрүүлэхийн төлөө. Энэ мэдчлэгийн ер нь бол энд одоо сонгогдсон хүмүүс ч гэсэн бас зарим нь бол хууль зөрчсөн асуудал хэрвээ илэрвэл тэрийг одоо хуулиар буцаан татах тийм боломж нь байгаа мó? Ирэх нь байгаа мó гэдэг асуумаар. Өчигдөр Арчилсан намын дарга бас мэдээлэл хийхдээ нэлээд ноцтой мэдээлэлээ л дээ. Тэрний үг жаваа гэхээр сонгуулийн санал авах одоо бичгийг авсан гар үсэг нь хуудаснаас зөрөөд 200 300-аар зөрчсөн байна гэдэг ноцтой мэдээлэл хийгээд байна. Энэ үний юм уу? Та нар энийг шалгасан уу? Тэр үгээр телевизээр та хоёр газар маш ноцтой зүйл гарсан. Яагаад гэх юм бол лацын хөндөд хүмүүс одоо юу гэдгийг хуудас хийцээ асуудал гарсан гэсэн. Тэгээд энийг бол
санал тоолох боломжгүй болчлоо мэтэр ярьжсэн. Тэрийг нь яаж шийдэх гэсэн бэ? Энийг мэдмээр байна л да. Дээрээс нь ер нь одоо энэ хэрвээ сонгуулийн одоо энэ бодлоо тодорхой болохын бол тангараг өргөсөн ч гэсэн буцаан дадах эрх нь ер нь хуулийн дээр байгаа юу гэдгийг дахин нэг тодорхойлж өгмөр байна. Баярлалаа. За баярлалаа. Сонгуулийн ерөнхий орооны дарга Содон Цэрэг хариулах. За Баасан гишүүний асуултанд хариулъя. За сонгуулийн сурчлагаа явуулж байгаа үед бол Баасан гишүүнээс бол ийм гомдол ирсэн. Эрдэнэ төлөвлөрөө их юм бол оруулахгүй байна гэдэг. За бид бол тэр дор нь бол Баасан гишүүнд өөрт нь хариу өгсөн. Хуулиар бол үн төлбөргүй байр гаргаж өгөх ёстой. Уулзаж цуглаан сурчлагаа хийх боломжоор нь хангах ёстой гэдгийг бол өөрт нь бас хэлсэн. За мөн Орхон аймгийн сонгуулийн хороонд бол энэ талаар мэдэгдсэн. За хоёрдугаар асуулт бол өчигдрийн тэр мэдээллийн дараа бол бид улсын бүртгэл статистикийн газраас бол тайлбар тодруулга авсан. За энэ дээр бол ямар нэгэн тоо зөрсөн саналын хайрцагт бол илүү хуу зорсон асуудал байхгүй. Энийг өчтөр орой шалгасан. За энэ мэдээлэлээр гарсан хэвлэл мэдээлэлээр гарсан зүйлийг бол бид татаж аваад шалгасан. За ингэхэд бол 623 машин уншигдсан саналын хуудасны тоо 623 машинаас гаргаж тоосон саналын хуудасны тоо 720 байна гэж ийм хоёрдугаарт нь мэдэгдсэн байлаа. За энэ бид бол нэг машиных юм байна гэж ойлгож шалгасан чинь хоёр машины дүнг хольж ярьсан явдал гарсан. Нэг улсын хурлын 55 дугаар тойргийн 1-р хэсэгт бол хоёр машин ажилласан. 1-р машиных нь саналын хуудасны тоо 623, 2-р машиных нь саналын хуудасны тоо 720. За хэвлэл мэдээллийн хэрэгслэр юу гэж гарсан гэхээр 623-ыг уншаад 720 гэж тоосон байна гэж гарсан. Хоёр машины тоо одоо хольж ярьсан юм явдал гарсан. За энэ бол одоо бид бол энийг шалгаад тогтоосоо. Энэ бол нэг машины тоо биш, хоёр машины тоо тус тусдаа тоологдсон, тус тусдаа тоологдоод сонгуулийн ерөнхий орооны серверт бол дүн нэрсэн байж байгаа. Тус тусдаа тоологдсон. Түүнээс 623-ыг уншаад 720 гарсан юм бол байхгүй. Хоёулаа тус тусдаа машин. За бүртгэл статистикийн газраас мэдээ авахд бол 1343 сонгогч бүртгэгдсэн байна 1-р хэсэг дээр. Сонгуулийн ерөнхий орооны төв серверт ирсэн саналын мэдээ бол 1343 гэсэн ийм дүн ирсэн байгаа. Энэ хоёр тоо бол зөрөөгүй гэдгийг бол та бүхэнд хариуцлагатайгаар мэдгэж байна. 1343 сонгогч улсын бүртгэлийн ажилтны юунд бол бүртгэгдсэн тайланд сонгуулийн ерөнхий орооны төв серверт 1343 сонгогчийн санал тоологдсон байна. Нэг саналаар зөрөөгүй гэдгийг энэ дээрээс хариуцлагатай мэдгэжээ. 3-р асуулт нь за хоёр газар ноцтой зөрчил гарсан уу гарсан. Би энийг бол сонгуулийн өр мэдгдсэн. Санал авах машины хайрцгийн лацыг хөндөж машинд уншуулахгүйгээр нэг саналын хоёр газар ижил тохиолдол гарсан. За энэ арга юуг бол бид дорн таслан зогсоосоо. Тэр дорн бол манай дээр ажиллаж байгаа тагнуулын ажлын хэсэг очиж тэр дорн таслан зогсоогоод тэгээд тэр хайрцаг дугаар саналын хуудсыг бүгдийг дахиж уншуулсан. За ингээд бол энэ саналын машиныг бодлуулах гэсэн оролдлого. За дахиж асууж өгье. Тэр асуултаа нэмээд гүйцээе. За ер нь бол энэ автоматжуулсан систем бол их хардлага, их дарамт шахалтын дундуур явж иж ийм үр дүнд хүрж байна гэдгийг манай гишүүд бас ойлгох хэрэгтэй. Анхнаасаа л хардал, сэрдэл, дарамт, шахал тэгээд одоо энэ бодлиантуулах гэсэн ийм оролдлогууд бол гарсан. За энийг бол бид бол бас сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг бариад
За тууштай явсны хүчинд бол ийм үр дүн гарсан. За явцын дунд бол бас ийм оролдлогууд бас хийсэн. За тэр нь бол бүтлэг үтсэн гэдгийг бас та бүхэнд хэлье. Болсон уу асуул? Хариулт болсон уу? За болдог шүү. За баярлалаа. Өнөөдөр Улсын хурлын чөлөөс сонгогдсон нийт гишүүдтэй баяр хүргэе. За тэгээд энэ сонгуультай холбоотой статут нэлээд маргаан байгаа. Тэгээд өнөөдөр бүрийнхээ зөвшөөрж байгаа энэ цаг мөчид бол сонгуулийн ерөнхий ороос нэгдмэл ойлголттой тодорхой хариулт өгөх нь олон нийтэд зөв ойлголт төрөхөд бол маш хэрэгтэй байх шууд чинь л да. Ер нь бол 2012 оны сонгуулийн хууль, за энэ сонгуулийг анх удаага автоматжуулсан системээр явуулах энэ шийдлийг улсын хурл гаргаж ирсэн, тавыг гаргаж ирсэн. Тэгээд энэ бол өөрөө хүн зэнтэй болцсон шийдвэрлэлтэй. Яг л 2008 оны сонгуул улхаатай лууртай болж ард түмэн босож, намын байр шатаж, 5 хүний амь ирсэж. Ингэж одоо монголчууд бид ер нь одоо сонгуулаар зөв хийдэг болё гэдэг энэ хүн зэнийг төлсөн. Тэгээд тухайд үнэхээр энэ хууль бол одоо зөв хууль гаргах ёстой гэж чимдгаа бид ажлын хэсэг байгуулад энэ хуулийг бол улсын хурл дээр олон жил сараар ярьж дараа нь гарч ирсэн гэж санаж байгаа. Энд бол санаа систем дотор бол миний бие байсан тэр автоматжуулсан системээр санаачилсан хүмүүсийн нэг. Тэгээд энэ хооронд бол одоо маш их одоо энэ автоматжуулсан системд хар машин гэдэг нэр өгөөд өнгөөр нь одоо ялгуурлаад ингээд маш том ус төр их явсан л да. Тэгээд энэ талаар сонгуулийн ерөнхий орооны одоо бодиттой тайлбар өгчмөр. Үнэхээр энэ автоматжуулсан систем одоо хуулийн хуулиас гарч энэ машинуудыг хаанаас хэн оруулж ирсэн бэ? Энэ машинууд Монголын хяналтанд байна уу, гадны хяналтанд байна уу? Энэ машины дүн тоо итгэж болж ийн үгүй гэдгээр бол маш тодорхой хариу өгмөр. Тэгвэл энийг тооцсон улс төрчид бол одоо үнэхээр их замбраага алдсан. Одоо миний өдөр сууж байгаа хүмүүс бол 4 жил энэ машиныг тойруулж маш их улс төр хийсэн, шатаажч үзсэн. Өнөөдөр бид энэгээр энэ сонгуулиа явууллаа. Энэ сонгуул бол одоо дүн өөрөөр гарангууд одоо нөгөө шатааж байсан, эсэргүүцсэн хүмүүс бол одоо энэ машинаа зөвшөөрөх шиг боллоо. Чимээгүй байх шиг байна ямар ч байсан. Тэгэхээр энэ талаар сонгуулийн ерөнхий орооны бодиттой ойлголт өгөхгүй бол энэ өөрөө цаашдаа бол маш их үр дагавартай. Тэгээ ер нь цаашдаа энэ одоо машин цаашдаа энэ сонгуулиа явах болцоотой юм. Програм хангамж нь бол хоцрогдсон биш үстэй. Намайг санал урьж байхад бол гацчих юм лээ. Тэгэхээр энэ бол үнэхээр гацдаг энэ нөхцөл байдал одоо хэрэг байваа. Энэ асуудлаар тодорхой хариу өгөх цаг болсон бахаа гэж бодож байна. За дээр нь одоо сүүлийн үед энэ бид чинь автоматжуулсан системийг нийт иргэдийн бүртгэлтэй холбогдуулаад үнэхээр иргэн нь одоо хорооныхаа хийгээд өөрөөр ямар нэгэн давхцал байхгүй. Одоо тэр гарын бодоход гарныхаа будгийн ялгаа дахиж өгөөд ингээд юм янз бүрийн асуудлууд байсан. Иргэний үнэлэлт найдаж болохгүй ингээд. Тэгэхээр энэ системээр зөв ажиллав. Одоо дөнгөж өнөөдөр бас дарханд одоо нэг хүн хоёр удаа санал өгсөн гэдэг маш тодорхой жишээ баримтууд ярьж байна. Тэгэхээр энийг одоо та бүхэн нотлох уу? Ийм нөхцөл байдал байсан уу гэдгийг бол нэг хариулмаар байна. За мөн гуравт нь зарцааны асуудал байна. Бид бол ер нь одоо энэ чинь жижигсэн мажтаар байх чинь бол үнэхээр зарцаа бол 2000 оны сонгуул, 2004 оны сонгуулиуд бол одоо тоймоо алдсан шүү дээ. Үнэхээр сонгуулийн дөрвийн том болсон байхгүй. Тэгэхээр энэ зарцаа чинь дахиад ингэ нүүрчүү. Энэ дээр яагаад арга хэмжээ авах вэ? Энэ бол хуулиар бид бол ярьж хаасан да. Тэгтэл яагаад хаагдаг байна? Энэ дээр бол одоо та бидэнд хариу өгөх ёстой. Энэ сонгуулийн дүнд бол цаашдаа ч гэсэн зарцааны асуудал бол ямар байдлаар шийдэгчд бол эргээд сонгуулийн дүндээс төлөөлөх ийм үр дагавар авахыг бол үүсэхгүй. Ардчилсан намч энэ дээр бол маш одоо хариуцлагатай хандаж ер нь энэ сонгуул одоо шударгаар явагдаж шударгаар дүн гарах шударгаар шийдвэрлэх тал дээр бол цаашдаа бол одоо зарчмын шаардлага тавих болно гэдгийг бол бас хэлмээр байна. За судамсэр хариулъя. За гол гишүүний асуултанд хариулъя. Энэ сонгуулийн автомат төхөөрөмжийн тухай асууж байна. За энэ бол нэгдүгээр хуультай юм аа. Энийг одоо сонгуулийн ерөнхий ороо буруу зөв гэдэг ингээ хэлэх бол боломж байхгүй. Яг тэгэхээр сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль 2011 онд батлагдсан. За энэ хуулийн дээр яг заасан гэхээр сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх хэсэг шийдвэрийг улсын их хурл гаргана гэж заасан байж байгаа. Тэгэхээр сонгууль бүрээр улсын их хурл хэрэглэхийг зөвшөөрсөн тогтоол гаргаж өгдөг. Тэгээ сонгуулийн ерөнхий ороо бол нэгдүгээрт бол сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллана. Хоёрдугаар тэр хуулийг хэрэгжүүлэх
тогтоолын бол бас бид бол бас эржилтийг хангаж ажилладаг. Ерөөсөө л за тэгээ найдвартай юу юу гэдгийг та бүхэн бол сая харлаа. Энэ бол дүнгээ бид бол зүтгэсний хүчинд бол орон даяар одоо гаргалаа. Шууд сонгуулийн ерөнхий орооны төв сэргэлт ирж байгаа дүнг шууд дэлгэцээр бол үзүүлж гаргасан байна. За энэ бол найдвартай гэдэг нь бол харагдлаа гэдгийг бас их хүн. За хоёрдугаар за тэр хорооны хээв бол би бас л найдвартай гэж бодож байна да. Яг тэгэхээр хорооны хээв бол манайд хамаардаг машинуудын зэрэгэлтэй тагнуулын ерөнхий газрын мэдэлт байдаг. За энэ бол би зүгээр ном хэвлээс уншиж яхад бол хорооны хээ давтагддаг гэсэн тийм л ойлголттой байдгийг. За энэ өөр мэдээлэл бол алга тагнуулын ерөнхий газар бол энэ мэдээллийн сан бол тагнуулын ерөнхий газар хадгалагддаг. За тэр шинжил төлөвлөгөө бол ер нь бол манай гишүүд сайн мэдж байгаа. Өмнөх сонгуулиар ч гэсэн энэ жижиг тойрогдол гардаг шүү дээ. 2004 оноос биш 2008 оноос өмнөх сонгуулиуд бол бид жижиг 76 ийм тогтолцоотой явж ирсэн. За энэ дээр бол ийм гомдол маргаан гардаг байсан. За энэ гомдол бол сая давтагч гарсан. Хуулиараа бол зөвшөөрөгдсөн. Сонгогч одоо санал авахаас 14 хоногийн өмнө бол одоо шилжиж болног хуулийн цаасан. Шилжиж болсон газараа 10 хоногийн өмнө бүртгүүлж болног цаасан. Нийтдээ бол 18 мянган хүн шилжиж хөдөлгөөн хийлгэсэн байгаа. Нарийн тоо мэдээлэл нь бол улсын бүртгэл статистикийн газар бол хадгалагдаж байна. За задруулъя. Нэг асуултыг бас дутуу хариулаад байна л да. Одоо энэ автомат машин чи одоо хаанаас хэн ямар жумаар оруулж ирсэн юм байна? Та нар одоо энэ машинаас цаашаа итгэж болох юм уу? Одоо эсвэл машинаас солилцоог үлсэн юм уу? Ягаад гэж асууж байгаа одоо сонгуулийн шин бидний унтуулаагүй л дээ. Одоо дүн дууслаа, хяналтын доолго ингээд харьцсан чинь ерөөсөө манай өсөлтөрч нар буюу Монгол Ардын намын одоо нийт төвшөж мөн бид дагч нийт төвшөж одоо төлөөний хүмүүс ирээд одоо сонгуульд тоолж байгаа эсгүүдийг дайрж орж тэр машины хэвтлэн саналын хуудсыг авч устгах гэсэн иймэрхүү одоо дайралтууд хийгээ шүнжэнгөө түүнийг манж одоо ч бүх талаар л одоо хэмжээ авчиж тэгээд одоо дүүргийн байранд оруулаад нэг юм өглөө 9 цаг гэхэд дууссан л да. Тэгэхээр энэ машины чинь нэг юу хийх гээд хийж чадахгүй болчиход одоо тэрнийг устгах гэдэг юм уу? Эсвэл одоо дутуу хийсэн гэдээ устгах гэдэг юм. Би тэрийг ерөөсөө ойлгоогүй. Яагаад шүнжэнгөө бидний гунтуулаагүй? Ерөөсөө тэнд ингээд баахан хүмүүс авчраад дайрагдсан. Хариулъя. Байна. За автомат машиныг бол сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулинд бол яаж сонгохыг бол тодорхой заасан байдаг л да. Тэн дээр бол сонгуулийн ерөнхий ороо техникийн сонголтоо хийгээд улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороонд бол танилцуулдаг ийм хуультай. За энэ дагуугаар 2011 онд бол бид нар техникийн сонголтыг хийгээд улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороонд бол танилцуулж энэ машиныг бол сонгосон байгаа. За энэ сонгохдоо бол бас төвөггүй замыг туулсан. Эхлээд сонгуулийн ерөнхий ороо солонгосын автоматжуулсан системийн техник тоног төхөөрөмжийг сонгосон. За төрийн байгуулалтын байнгын хороонд тэр үедээ бол буцаагдсан шүүмжлүүлээд за энийг болохгүй гэд. Тэгээд дараад нь бол ерөөсөө үлдсэн энэ манай санал болгоснос Америкийн машинаас энийг тэгээд буцааж дахиж танилцуулж энийг сонгосон байна. За тэр үр зайдал яадаг ч юм бол За тэр микрофоны үгүй тэр програм юу гэдгийг тодорхой асуулт асуугаад байна л да. Тэрэн дээр нь ялт байдаг юм уу? Та нар харддаг юм уу? За Шодон Цэрэн байна. За тэр 50 хүртэл хүйтэн техникийн тооцоолох хийнэ гэд хууль заасан байна. Тэгээ үр зайдал зарим нь өөр нь бол өглөө 11 12 хүртэл тоосон л доо. Нийтдээ 42 хүртэл тоосон. За манай намуудын ажиллагч нар гарч явъя гэд шүнжэнгөө уцсан одоо энэ ойлгомжтой юм байна. Хэвлэл мэдээлэл ихэн гарч яваа танаа энэ хэсгийн санал авах байрууд чи гаргахгүй байна гэдэг. Ингээ бид нар бол бидний гарах гэдэг юм юу гэсэн. Дараад нь бол хэрүүл маргаан гарнаа. Бага улсуудаар нь тоолоод баталгаажуулаад гар үсгийн зургуулаад гарах гэсэн. Ер нь бол их гомдол гарсан.
ойлгомжтой юм ингээд шүнжэнгөө ингээд байх хэрэг байна уу гэсэн юм гомж гарч ирсэн. За программын хувьд бол ер нь бол саналын усны программыг манай инженерүүд өөрснөө сонгуулийнхаа тогтолцоонд тохируулаад өөрснөө хийдэг болцсон. За энэ жилийнхийг өөрснөө хийсэн, 13 оны ерөнхий хэлтсийн сонгуулийнхыг өөрснөө хийсэн. Тэгээ ер нь цаашдаа бол өөрснөө энийг аваа явуучих боломжтой болсон. За баярлалаа. Нямдорч. За та бүхний мулан байлгаж байна. Засаглах онцгой хөрөлкөө хэрэгжүүлсэн ард түмэндээ баярлалаа. Бас намайг сонгосон хамгийн улс төрийн 56 дугаар тохиолгийн сонгогчдод талархал илэрхийлж байна. 2004 оны сонгуулиас хойш бүтэн 12 жилийн дараа анх удаа харьцангуй тайван сонгуул болж байна. 4 онд маргаантай байсан, 8 онд маргаантай байсан, 12 онд маргаантай байсан. Энэ удаад ард түмний талдаа гарч хаан шийдвэр гаргасан гэдгийг бас би тэмдэглэж байна. 3 дугаарт энэ сонгуулийн ажлыг хуучин эрх баригчдын үед томилогдсон хүмүүс зохион байгуулсан учраас маргаан гарахгүй байлгуудад гэж бодож шít. Сонгуулийн ерөнхий хорооны хамт олонд баярлалаа. Бүх шатны сонгуулийн хороонд ажилласан бүх хүмүүст баярлалаа гэдгийг 3 дугаарт хэлэх гэсэн. 4 дугаарт дээр ард түмэнтэй дэрэгдээ сонгогчтой гэдгээл аль ч үеийн эрх баригчдад мартах ёсгүй юм да. Би энийг битгий мартаараа гэж 65 суудал авсан намынхаа нөхдөд зориуд энэ өдөр анхааруулж хэлж алдаагүй ажиллаараа, дураараа битгий авирлаараа, хууль битгий зөрчөөрөө. Энэ бол Монгол төр орчлон үндэс юм шүү гэдгийг бас нэг хэлье гэж бодож. Сөрөг хүчин бусад гишүүдийн хэлсэн энэ улсад хэрэгтэй санал байвал цөөнх ганц гэж ялгалгүй авч үзэж анхааралтай судалж шийдвэр гаргахдаа харгалзах ухаан биднээс гарах байхаа гэж би бодож сум. Тэгээ ганцхан зүйл би асуух гэсэн сонгуулийн хорооноос энэ сая 11 онд батлагдсан сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага та бүхний ажлаас харагдсан уу? Хэрвээ тийм шаардлага байна гэж үзэж байгаа бол саналаа яаралтыг хуралд оруулж ирэх үү? Ийм ганц асуулт тавих гэсэн баярлалаа тавьлаа. За хариулъя. За нэмдэрч гişүүний асуултанд хариулъя. За энэ сонгуулийн тухай хуульд бол өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж сонгуулийн ерөнхиөрөө үзэж байгаа. За энэ хэдийгээр шинэ хууль эрх зүйн орчинд шинэ тогтолцоогоор сая сонгуул зохион байгуулсан боловч за энд бол алдаа дутагдaltaй, хүндрэл бэрхшээлтэй ийм ойлгомжгүй зүйл заалтууд бол энэ хуулинд их байна. Тийм учраас бол сонгуулийн ерөнхий хороо энэ намартаа багтаагаад улсын хурлын сонгуулийн тухай хуулийг тусад нь гарах одоо шаардлагатай гэж үзэж байгаа учраас тусад нь одоо энэ саналаа бэлдэж улсыг болтуулах хургуулна. Эрдэнэ. За баярлалаа. Өнөөдөр олонх болсон Монгол Ардын нам түүний 65 гишүүн өнөөдөр сэргүүчдийн байрсан дээр ирж байгаа СНАМ-ийн 9 гишүүн би дааж нэрдэвч харсан одоо гишүүндээ бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэж баярлалаа. За миний хувьд бол өнөөдөр бас энэ хүнд цаг үед энэ хүнд сонголтын донд надад ихтгэл үзүүлж энэ хүнд нөхцөлд намайг одоо үлэмжлэхүү болгохоор дэмжиж сонгосон баяргалчуудаа юуны өмнө баярлалаа илэрхийлье. Цаашдаа би Монгол төрийн төлөө цөөнгөж байна, олонгоч байна, өөрийнхөө хүч олцоонд ажиллаж ажиллана.
Тэгээ өнөөдөр яг нямдарч гишүүдтэй санал нэг байна. Монгол төрийн бодлого бол тасралтгүй уламжлаар явах ёстой. Өнөөдөр хэд олонхтой өрдөж Монгол төрийн бодлогыг гуйлж хэд олонхтой өрдөж төрийн албыг бужигнуулах байхаа гэж найдаж та бүдийн амлалтанд доторч байгаа. Монгол төрийн алба бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Монгол төрийн албанчид бол доктортой байх ёстой. Өнөөдрөөс эхлээд тэр сонгуулийн өмнө явж исэн одоо янз бүрийн мэдээллийг бодвол хуулийн байгууллага шалга тогтоох байх. Тэнд дурдсанчлан жишээ нь одоо Монгол төрийн албыг наймаалцах, үнэлэх, тэрүүгээр одоо цаашдаа ширүүнжоолох ийм байдлаар би ажиллах байхаа гэж найдаж байна. Өнөөдөр Монгол төрд ажиллаж байгаа олон мянган иргэд байгаа. Бүгдээрээ Монгол улсын иргэд. Аль нэг намын одоо харьяал, аль нэг намын гишүүн байснараа тэд хэн нэгэн хэлмэгт хэсгүй. Тийм учраас өнөөдөр олон маань засаг төрөө байгуулахдаа тэр улс төрийн албан тушаалуудаар томилоороо тангар өнгөсөн төрийн албаагчдаар битгий оролт оруулж нэн тэргүүн захимаар байна. За сонгуулийн ерөнхий орооноос нэг зүйлийг асуумаар байна. Энэ маргаантай олон асуудлуудыг энэ цаашдаа яах юм бэ? Ингээд тангар өргүүлээд бүх юм дуусчих юм уу? Содон дарга. Бошуугийн ялнаас салъя гэсэн бодолтой хандаад ах шиг харагдаж байна нэг өгүүлэхэд. Дэндүү хурдан байна. Дэндүү одоо юу гэдгийг бошуугийн хэл ам нэг хэд олог болцсон дээр намд нь бошуугийн эрхийг нөгөө салъя гэдэг ийм бодол тайлбар байх шиг харагдаад байна юм. Монгол төрийн сонгуулийг үнэн шударгаар явуулах үүргэн таны үүргээ. Та өнөөдөр энэ үүргээ биелүүлж чадсан уу? Бидээс энийг асуумаар. Энэ удаа дараа гарсан зөрчлүүдийг та юу гэж үзэж байна? Таны тайлбараас ойлгомжтой байна л да. Та бол энэ асуудлыг шалгахгүй юм байна. Өнөөдөр хэд олон болсон хүчин та бол өгдөөгүй захирагдах юм байна. Ингэж л харж байна. Тийм учраас тэрийг одоо миний асуултанд шудраг хариулах байхаа бодож байна. Монгол төмөн харж байгаа шүү. Тэгээ өнөөдөр энэ цаашдаа зөвхөн энэ удаагийн сонгуулиар дуусахгүй. Олон сонгуул явагдана. Олон одоо үйл явдлууд өөрнөө Монголын төр доктортой байх ёстой. Монголын төр залхам чанар хадгалдаг байх ёстой. Өнөөдөр Арс намын бий болгосон хийсэн бүтээн байгуулалтыг зогсоохгүй байхаа гэж би олгоход найдаж байна. Өнөөдөр таны амлсан амлалтын дотор олон зүйл байгаа. Тэрийг 100%, 200%, 300% биелүүлэх байхаа гэж найдаж байна. Ингээд та бүхэн амжилтсан байлаа. Хариулъя. За, Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол сонгуулиар бол зөрчил гомдлого гарахгүй байх гэж бол байхгүй л дээ. За, харин энэ удаагийн сонгуул бол харин харьцангуй бага гомдол зөрчилттэй боллоо гэж би хувьдаа бол үзэж байна. За, манай сонгуулийн ерөнхийлөгч гэсэн тэгж үзэж байгаа. За, энэ сонгуулийн тухай хуулийн дээр нэг зөрчил гомдлыг хэн шийдвэрлэх талаар бол шин заалтууд орсон юм. Уг нь бол сонгуулийн ерөнхий хороо юуг нь шийдэх вэ? Аймаг нийслэл сум дүүргийн сонгуулийн хороо ямар зөрчлийн шийдэх үгээд өмнөх хуулийн дээр бол байсан. Энэ хуулийн дээр бол зөвхөн энэ хууль заасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана. 117-гийн 1 дээр цагдаагийн байгууллага шалгана. За тэгээд шүүгч шийдвэрлэнэ гэд ингээд заасан. За тэр сонгуулийн хороодод байсан зөрчлийг шалгадаг шийдвэрлэдэг эрхийг бол энэ сонгуулийн тухай хуулиар бол байхгүй болгоцсон. Тэг. Болсон уу? За дараа Бацанд. За шинэ улсын хурлын тангар өргөх ёслол эхэлж байна. Улсын хурл шинэ бүрэлдэхүүнээрээ байгуулагдаж байна. Нийт сонгогчдод сонгогдсон нийт гишүүдтэй бас баяр хүргье. Энэ завшааныг ашиглаж бас хэдэн зүйлийг хэлхийг хүсэж байгаа. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн шударгаар зохион байгуулснаа сая бидэнд дуулгалаа. Монгол улсын ерөнхийлөгч бас Монголын энэ удаагийн улсын хурлын сонгуул орон нутгийн сонгуул шударга явагцаана гэж дүгнэлтээ хэллээ. Би хар машиныг ловер хийсэн гэж бодохгүй. Бас гомдолтой цөөнгүй хүмүүс байгаа. 2012 оноос хойш
цөөнгүй хүмүүс хар машин лөө хийсэн тухай ярьж байсан. Хар машиныг шатаа иргэдэг санаачлаг гаргаж үлдэх гудамжинд жагсаж явсан тэр хүмүүс хар машины хүчээр орж ирсэнд бас онцгой баяр хүргэхийг хүсэж байна. Монголын автоматжуулсан сонгуулийн систем сайн байсан, амжилттай байсан, хуулийн хүрээнд ажилласан гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Энийг хэлье. Тэгэхээр хар машиныг үзэн яддаг байсан тэр хүмүүс ахиж битгий хар машинаа шатаагаарай гэж бас захиж хэлхийг хүсэж байна. Бид хөгжил дэвшил рүү явах ёстой. Технологийн дэвшлийг Монгол улсын хөгжлийн төлөө шударга усыг тогтоохын төлөө ашиглах ёстой гэдгийг дахин хэлье. Сонгуультай холбоотойгоор хэд хэдэн маргаан байгаа. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон маргаан байгаа. Энэ дээр сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарлаа хандуулаарай. Хэд хэдэн тойрог дээр нэг хүн олон удаа санал өгсөн гомдол ирж байгаа. Энийг шалгаж шийдвэрлээрэй. Бид сонгуулийг шударгаар хийж ардчилсан Монгол улсын ардчлалын замаар сонгож ардчилсан төрөө зарчмын хүрээнд, хуулийн хүрээнд байгуулах нь зөв хэрэгэ. Эрх баригч болж байгаа Монгол Ардын намынханд хандаж хэдэн зүйлийг хэлье. Та бүхэн 4 жил хулгайтай тэмцэнэ гэж ярьсан. Одоо хулгайтайгаа тэмцсэн шиг тэмцээрэй. Та бүхэн сүүлийн 6 сар офшортой тэмцэнэ гэж ярьсан. Офшорчтойгоо тэмцсэн шиг тэмцээрэй. Би Ардын намын олон хос нөхдүүд хэлье. Эрх барихаараа эрх баригчдын нүдэн сохордог. Хэлсэн ярьснаа мартдаг гэдгийг би сайн мэднэ. Та бүхэн эх 4 жилд хэлсэн ярьсандаа эзэн болж, эзэн уусандаа бас эзэн болж, Монгол төрийн хөгжлийг улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэрэй гэж хэлье. Эцэст нь Махатма Гандигийн хэлсэн нэг л үгийг би та бүхэн сануулахыг хүсэж байна. Эрх баригчдад цөөнхөө ойлгох, хүлээс дэвчээд ухаан хэрэгтэй байдаг юм а гэж. Сөрөг хүчинд олонхын алдаа дутагдгийг дураараа авиралтыг зогсоож чадах эрд зориг тэмцэх чанар хэрэгтэй байдаг юм а гэж хэлсэн байдгийг. Тэгэхээр дэлхийн бүгд амжилт хүсье. Баярлалаа. Өгч тайлбар бий сая тэр нэг хүн 2 удаа санал өгсөн гэдгийг нэг асуулт гараа. За энэ удаагийн сонгуульд нэг хүн 2 удаа санал өгөх оролдлого хийгээгүй. За өмнөх сонгуулиар бол нэг хүн 2 удаа хурууны хийгээ уншуулах оролдлого хийгээд манай автоматжуулсан системийн програм одоо дуугарч тэр юуг бол хүлээж аваагүй. Энэ автоматжуулсан систем өөрөө хурууны хээг нэг удаа уншихаар програмчлагдсан байдаг. 2 дахь хурууныхаа хээг дарах юм бол сигнал дуурдаг. Ийм одоо програм байгаа учраас за энд бол итгэлтэй байж болно гэдгийг. Номтой бай. За баярлалаа. Ард иргэдийн итгэлийг авч сонгогдож байгаа Улсын хурлын гишүүдийн өмнө баяр хүргэе. Ард иргэдийн амьдралын хүнд нь ардын намыг сонгоход хүргэлээ. Бид хичээн ажиллах болно. Тэгээд цөөнхтөө хандаж хэлэхэд аливаа асуудалд зөвийг нь дэмжиж, бурууг нь буруушааж, улс төрийн хэм хэмжээг барьж ажиллана гэж итгэж байгаа. Тэгээд сонгуулийг амжилттай зохион байгуулсан сонгуулийн ерөнхий ороодоо баярлалаа. Хуулийг дээдэж үндэснийхээ нэгдлийг сахиж ажиллаж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч танд бас талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ сонгуулийн явцыг өрнөлийг харж байхад хууль эрхцэн орчин маш ойлгомжгүй байна. Тэгэхээр сонгуулийн ерөнхий ороо маань төрийн байгуулалтын байнгын ороод удахгүй шинээр эмгэлэн зохион байгуулагдах байх. Үйлдэл өгж дараагийн сонгуулийг хуулийн маргаангүй ойлгомжтой элдв эргэлзээ төрүүлэхгүй байх. Ийм байдлаар зохион байгуулах нь чухал. Энэ үднээс ирэх намрын чуулганаар энэ асуудлыг намрын чуулганы үеэр бас хэлцэж тодорхой болох нь зүйтэй гэж санал байлаа. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн гишүүн Бэбатэрдэн. За баярлалаа. Юуны өмнө Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон төрөөрөх бүрэн эрхээ эдэлж сонголтоо хийсэн нийт иргэд сонгогчдоо баяр хүргэж та бүхэндээ сайн сайхан бүхнийг үзээрэй. Тэгээд надад нэг асуулт байгаа юм. Тэр асуултны үгээр дөрөв жуулсан хүмүүс ярьлаа шийдэл хөдөлгөөнтэй холбоотой.
За дээр нь ойлуулсан хийдэл байна л да. Шатаар ажиллаж байгаа хүмүүсийн доонд хязгаар байхгүй учраас маш олон хүмүүс ажилласан ийм одоо санал гомдлууд бол их гарч ирсэн. Тэгэхээр энэтэй холбоотой ямиг таах хүмүүс сонгуулийн ерөнхиөрөө юу гэж үзэж байгаа бэ? Та сонгуулийн ерөнхиөрөөнд дагуулвал сонгуулийн хуулинд одоо өөрчлөлт орох зүйтэй бид саналаа бэлтгэж байгаа гэж ингэж ярьлаа. Тэгэхээр зэрэг энэ мэдээллүүдийг жаахан гарч үзэх шаардлагатай байна гэж ингэж хэрэгт сонгогчдын зүгээс ер нь одоо хүмүүс бол хэлж байгаа. За дээр нь сонгуулийн зардалтай холбоотой байна. Харьцангуй зардал бол багасч байгаа гэж ингэж үзэж байгаа. Иргэд сонгогчдод бол мөнгө тараалт бол нэг одоо нөлөөлөхгүй юм. Иргэд хариуцлагатай сонголтоо бол хийм тэр бартан мохонтой учраас. Хамгийн гол нь энэ элдвэн ирэмэрэн одоо зардал нэмсэн ийм юмыг одоо хуулиар өшөө одоо багсгаж өгөх ийм шаардлага байна да. Тэр талаар одоо сонгуулийн хуулийн өөрчлөлтөр та хүмүүс ямар саналтай юу байгаа юм гэж. Тэгээд сонгуулийн хороонд сонгуулийн зохион байгуулсан бүх одоо байгууллагууд бол баяр хүрэх ёстой. Яагаад гэвэл энэ жилийн сонгуул бол улсын хурал дээр нэмэх нь иргэдийн төлөөлөгчдийн хурал хамт одоо явж байгаа учраас энэ нүсэр сонгуулийн арга гарлаа шүү дээ. Гэтэл бол одоо харьцангуй маргаан зөрчил элдвэн юм бол гайгүй одоо намтай энэ сонгуулийг явуулж байгаа гэж ингэж би үзэж байна. Дээр нь бид энэ 2013 оны улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөлтөд ер нь бид энэ тодорхой гурван хүн одоо нэр дэвшиж өрсөлдөж байгаагийн хувьд энэ хожимын сонгуулиудад нэг одоо үлгэр жишээ болох ийм нэг улс төрийн жуудаг эсийг тогтоогод нэг сонгуул явуулаа гэж ингэж яриасан. Элдвэн одоо хараг өдөглөг янз бүрийн юм байна. Харьцангуй гайг. Тэгтэл одоо дэсэн дэснийг яад дэсвүү. Тэгс нэр дэвшиж байгаа улсууд биш. Ард нь одоо өрсөлдөж байгаа улс төрийн байгууллага штабын зүгээс чинь дэсгэлгүй юм байлээ. Хамгийн гол юм нь бол энэ одоо сонгуулиудад нэг нэг унснаа хөдөлсөөрдөг дахимаа өгдөг улс шиг ингээд ноцолдоод байлгүй нэгэн одоо ард түмэн сонголт хийсэн байх бол тэрийг хүлээн зөвшөөрдөг ийм нэг соёлыг тогтоо ирсэн. Энэ бол үндсэндээ би тогтчлоо гэж ингэж үзэж байгаа. Одоо энэ 12 оны сонгуулийн 16 оны саяын одоо сонгуулийн дараа бол энэ голлох одоо улс төрийн намын удирдлагууд бол дорн одоо мэдээлэл хийлээ шүү дээ. Одоо ийм л байх хэрэгтэй. Энийг л одоо бид нар ямар 16 оны сонгуулиар энэ асуудлууд уусгах гэж байгаа. Дараагийн олон сонгуулиуд байж байгаа учраас энэ улс төрийн хүрээнд бол нэг ийм журамтай, жудагтай нэг асуудлыг энэ ард түмнийг одоо өмүүлээд үжигнүүлээд байлгүй. Энэ одоо байдлаар нэг бол туйлын чухал энэ сайн ололт боллоо гэж би ингэж үзэж байна. Тэгээд одоо энэ олон хүчин хөрөө мэдээж энэ парламент бол үйл ажиллагаагаа явуулсан. Өнөөдөр улс орны байдал амьдрал ямар байгааг бид бүгд мэдж байгаа. Тэгээд ийм учраас бол ер нь одоо бүгдээрээ хамтраад одоо хичээж зүтгэж энэ хүнд байдлын арга талд гарах гэдэг. Энэ төлөө одоо түрүүний хэлсэн гишүүдтэй бол би санд нэг байгаа. Дэмжиж ингээд таахындаа амжилт хүсье байна. Хариулъя. За Батэрдний шинэ асуултанд хариулъя. Ер нь тэр шилжил төлөвлөгөөнийг бол бид хуулиндаа өөрчлөлт оруулж ижил энийг хязгаарлана л да. Өмнөх хуулиар бол 30 хоног байсан. 30 хоногийн дотор бол шилжил төлөвлөгөө хийж болдог байсан. Энэ хуулиар бол одоо 14 бүр 10 болцсон. 3 дахин хугацааг ингээд санал авах төлөвлөгөө ойрт болцсон. Тийм учраас бол энэ хуулиндаа өөрчлөлт оруулаад шилжил төлөвлөгөөний бөөнөр нь хийдэг явдлыг бол хязгаарлаж болно гэж үзэж байгаа сонгуул ерөнхий. Хоёрдугаарт бол энэ сонгуулийн нэгдсэн хуультай байгаа. Энэ нэгдсэн хууль бол их төвөгтэй юм байна сонгуул зохион байгуулалт. Тийм учраас улсын хурлын сонгуулийн тухай хууль, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь тус тустай байх нь зүйтэй гэж сонгуулийн ерөнхий ороо бол үзэж байгаа. За энэ саналаа бол даруй боловсруулаад улсын хурлд хүргүүлнэ. Янцчурт. За та бүдийнхээ амгалан айлтгая. За юуны өмнөөс Монгол ардын намд итгэж саналаа өгсөн нийт монголчуудаа түүн дундаас намайг сонгосон ховдчуудаа
баярлалаа илэрхийлье. Монгол төр төвшин түмэн олон маань самгалан байх ийм боломж бас бүрдэж яваад баяртай байгаа. 2000 оны сонгуулиас хойш анх удаа Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага маань 76-уулаа 100% одоо тангараа өргөх гэж байна. Тангараа өргөх гэж байна. Монголчууд бас эвтэй байх ёстой. Эвтэй байх ёстой. Тийм болохоор мэдээж одоо сонгуулийн маргаан жижиг асуудал байхыг үүсэхгүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хууль заасан хугацаанд шийдэгдэх байхаа. Монгол төрийн бодлого залгамж чанартай Монгол төрийн бодлого тогтвортой үргэлжлэх ёстой. За өнгөрсөн 4 жил бас тийм амар 4 жил байгаагүй. Монголын ард түмний хувьд ч тэр их барьж байгаа олон байсан нөхдийн маань хувьд тэр ялангуяа улсын цөөх болсон 26 гишүүнтэй Монгол ард түмний бүлгийн хувьд бас тийм амар 4 жил байгаагүй. Бүлгийнхаа 26 гишүүн за 30 гишүүндээ баярлсан талархснаас илэрхийлэх ёстой гэж бодож байгаа. За хар машинд итгэдэггүй хар машиныг бас эсэргүүцэж байсан хүмүүс хар машин чи асуудалгүй байгаа одоо эргэлзээч тайлгдсан бизээ гэж асууж байна. Бас манай нөхөд ярьж байна. Хар машинд Монгол ардын намын одоо гишүүд биш Монголын ард түмэн итгэдэггүй байсан. Монголын ард түмний эргэлзээ гэдэг тайллаа. Энэгээр бас энэ сонгуул ач холбогдолтой боллоо гэж үзэж байгаа. 2012 оны сонгуулиас хойш Монгол улсын өнцөг болон бүрт ард иргэд сонгогчтой уулзах бүрт хар машин чинь лоогтой байна. Хар машин чинь худлаа тоолдог юм байна гэдэг асуудлыг ярьдаг байсан. Энийг бид энэ чуулганы дахин дуугаалгаа илэрхийлдэг байсан. Энэ ч үднээс сонгуулийн хуулийн дөөрчлөлөөр болоход хар машины тоолгыг давхар одоо хяналтын тоолго гараар хий гэж шахаж шаардаж байж нэлээд олон жил зүтгэж байж тэр хар машин шиг шатааж үслүүцэж байж өнөөдөр хар машиныг 50 хүртэл гараар тоолох болсон. Энэ тоолгын үр дүнд хар машин гар тоолгын одоо зөрүү барсангүй энэ хар машинууд итгэж болох юм байна гэдэг итгэл ард түмэн төрсэн ард түмний хар машин итгэдэггүй эргэлзээ тайлгдсан. Энэ бол бас бидний ажлын үр дүн байсан. Үр дүн байсан. Энэтэй холбогдуулж сонгуулийн ерөнхий орон цааш бас энэ хар машинаар саналын хуудсыг тоолох асуудал дээр ямар байр суурьтай байна. Би бол цаашдаа байнга гэж тоолж явах хэрэгтэй. Хүндрэж харсангүй. Тэгэл хар машинаар тоолч дараад нь давхар гараар тоолол цаг алдаад тэгэл баахан зөрүү бодлон гарна. Гараар тоолж уусаж бодлон тоолно гэж ярьж байсан. Бодлон гарсан уу? Зөрүү гарсан уу? Цаашдаа бас яг энэ хар машинаар тоолох асуудал ямар байдлаар шийдэж бодож байгаа вэ? Энд дээр сонгуулийн ерөнхий орны байр суурийг бас саналыг сонсё. За, биомцог тгшүүний асуултанд хариулъя. Би түрүү хэлсэн. За энэ сонгуулийн автоматжуулсан систем дээр бол сонгуулийн ерөнхий ороо бол улсын их хурлаас баталсан хууль тогтоолыг л хэрэгжүүлж байгаа. Түүнээс бол бид бол энэ дээр бас энэ улсын их хурлаас нэгд батлагдсан сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль түүнийг хэрэгжүүлэх улсын их хурлын тогтоолыг бол бид нар бас яаж хэлэх боломжгүй төгнөж ер нь бол энэ автоматжуулсан системээр бол хөгжингүй орнууд явж байна. Тэгэхээр бид нар бол бас хоцорч болохгүй л дээ. Зарим нь бол одоо e-voting систем гэдэг электрон санал хураалт руу орцсон улсууд бас байна. Манайх тэр хэмжээнд арай хүрэх болоогүй саналын хуудасаа уншуулдаг энэ технологиороо л явж байгаа. Энийгээр нэг хэсэгтээ явуулсан дээр л гэж бодож байгаа. За техникийн тооллогын хувьд бол нийтдээ 1998 санал ах байрны 840-т нь хийсэн техникийн тооллогыг. Нийт хувь нь бол 42% байна. 50 хүртэл гэж байгаа шүү дээ. Түүний 42% нь хийсэн. За ямар нэгэн зөрчил гомдол гараагүй. Бид бүх аймаг нийслэлийн дүүргийн сонгуулийн ороод мэдээг авсан. За гомдол нь яасан гэхээр зэрэг ажиглагч нар бол гарна сэтгүүлчд гарна гэсэн юм гомдол техникийн тооллого хийж яхад шүнжэнгээ гарсан юм бол. Өөр бол тэгж ингэж зөрлөө ингэж бодлоо гэсэн ийм бол гомдол ерөөсөө гараагүй. За ингээ ер нь цаашдын хуулийн хэллэгээр нь ярьж юмаар байгаа маа. Тэр царцаа гэдэг хуулийн хэллэг ерөөсөө байхгүй шүү дээ. Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэд сонгогчд гэж
хуулинд бичсэн байгаа. Энэ албаны газар хуулийн хэллэгээр дээр хар машин гэдэг хуулийн хэллэг байхгүй. Сонгуулийн автоматжуулсан төхөөрөмж гэдэг бие даасан хуультай хуулийн нэр томьёотой ийм зүйл шүү гэдгийг сануулъя гэж бодож байна. Мөнх бат. За, улсын хурлын гишүүнээр сонгогдсон гишүүдтэй баяр хүргэе. Монгол Ардын намд өндөр халуун итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард түмэндээ ар хангаачуудаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна. За, сонгуулийг амжилттай болохоор хөдөлгөөнгүй шударга сайхан зохион байгуулсан сонгуулийн ерөнхий хороонд бас баяр хүргье гэж ингэж бодож байна. Анх удаага сүүлийн хэдэн жилийн хугацаанд 70 сургуулиас сууж байгаа тангараа өргөж байна. Тэр хар машины тухай нэлээд ярьлаа. Тэр хар машины шүдэн зур шатаасан үнэ бий байгаамаа. Тэгээ шатаасны хүчинд өнөөдөр энэ хар машин шударга ажилласан гэж би боддгийг. 100% гараар давхар тоолох ёстой гэдэг шаардлага тавьсны хүчинд бүх тойргийн бүх хар машины тоолгыг ард түмэн телевизээр шууд орон дээр шууд дамжуул гэдэг шаардлага тавьсны хүчинд 50% тоолсны хүчинд өнөөдөр шууд дамжуулсны хүчинд энэ сонгуул ямар нэгэн болохоор хөдлөнгөө болсон гэж би бас ингэж бодож явж байгаамаа. Ер нь бол энэ хар машин ноо байдгаа гэдгийг ард түмэн хэрэгэлцэж ирсэн. 12 оны улсын хурлын сонгуульд миний гаргасан гомдлоор захиргааны хэргийн давд заалдах шатны шүүх 7 үндслээр ноо бүхий асуудал байж болох юм аа. Энийг дахин шалгах гэдгийг Арангаан аймгийн захиргааны хэргийн шүүхэд давд заалдах шатны шүүхийн шийдвэр бас гарч ирсэн юм аа. Тийм учраас тэр тэг тэмцсэн юм аа гэдгийг тэмцсэний үед ч гэсэн өнөөдөр сонгуул шударга болсон гэж ингэж бодож байгаа. За ер нь сонгуул дууссаны дараа барилдаж унчаа дахимаа өгдөггүй тэр Батэрдэн аврагын хэлдэг шиг ийм юм одоо мэрсэр гарч ирээд байна. 12 оны өвөр хангаад болсон шиг юм дахиад гарах вэ гэж одоо үнэхээр санаа зовж байгаа. Өвөр хангаа асуудлыг хан уулын шүүгч шийддэг. Шүүх хүрэлтгүй шүүх хурал хийхгүйгээр ганцхан шүүгч баланкин дээр өөрийнхөө бодлыг бичээл гарын үсгэлж тамга дараа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болгож бүхэл бүтэн улсын хурлд орж ирж тангараг өргөдөг. Энэний эсрэг би энэ төрийн ордны гадаач 12-ын гудамжинд ч гэсэн чагсаж явсан хүний хувьд бол дахиж ийм бодлоо мапа Монголын төрд байж болохгүй. Дахиж ингэж ард түмний сонголтыг, ард түмний итгэлийг зүгээр нэг хэдхэн шүүгч юм уу, хэдхэн мөнгөтэй төгрөгтэй хүмүүс, хэдхэн их мэдлэлтэй хүмүүс ингэж одоо саналыг бодлоон туулдаг юм цаашдаа эрхвч байж болохгүй гэж ингэж бодож явдаг хүн. Тийм учраас бол энэ одоо сүүлийн үед нэгдэн аймагуд төр гараад байна. Иргэдийн хуралд сонгуульд их төлөвлөгөө ялгчаад байхад шүүхтэл эхнээсээ ганц нэг шүүхийн шийдвэр гарч ирэх шиг байна гэж иргэдийн хуралд. За зарим нэг улсын их хурал дээр энэ асуудал гарч ирж байна. Одоо дахимаа сурцгаая, шударга барилт сурья, тийм ээ. Тийм учраас бол энийг бас уриалж байгаамаа. Цаашдаа энэ сонгуулийн болохоор хөдлөн гэдэг юм бол дараагийн сонгуульд бол байхгүй байна гэдгийг бол сонгуулийн ерөнхий хороо бол нэг нотолж штеп. Өөрөөр нь улаан зулга байдаг, улаан нялга болж унчаад ах чинь босч ирэл нэг засуултайгаа юм уу хөлийн зэстэг нь нийлж игээд нэг тогт орчих гээд ингээд зүтгэхэд байгаа юмнууд энэ зарим нэг аймаг дээр ажиглагдаад байна. Тийм учраас бол энийг одоо цаашд нь бол таслан зогсоох ёстой. Ер нь бол хар машиныг хэн оруулж ирсэн бэ гэж болдог шүү асуумлээ. Хар машиныг оруулж ирсэн хүмүүс бол хинбэ гэдгийг Монголын ард түмэн сайн мэдж байгаа. Өнгөрсөн 4 жил эрх баригчдын маань бүрдүүлсэн сонгуулийн ерөнхий хороо баталсан сонгуулийн хууль оруулж ирсэн хар машинаа сонгуул хийсэн. Харин сөрөг хүчин хяналт тавь сайн тэмцсэний хүчин сонгуул бодлого хөдлөнгөө боллоо гэж ингэж бодож байгаа. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороо дахиад энэ өвөр хангаа 12 оны сонгуулийн өвөр хангаа шиг ийм юм болох вэ гэж би үнэхээр санаа зовж байгаа. Ингээ болоод ороод ирвэл ер нь яах вэ? Эхнээсээ энэ аймгийн иргэдийн хурал дээр энэ асуудал гараад эхэллээ. Энийг сонгуулийн ерөнхий хороо юу гэж үзэж байгаа вэ? За хариулъя. За техникийн тооллогыг бол ганцхан энэ жил хийж байгаа юм биш л дээ. 2012 оны улсын их хурлаар хяналтын тоолох гэдэг нэртэй хийсэн. Тэгэхэд бол зөрүү гараагүй. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бүх сум дүүрэх хяналтын тоолох хийсэн. Зөрүү гараагүй. За энэ удаагийн 16 оны улсын их хурл аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар бас хийлгээ зөрүү гараагүй. За энэ бол ер нь энэ 3 удаагийн сонгуулиар хяналтын техникийн тоолох хийгээд
зураг гараагүй учраас бол бид энэ сонгуулийн автоматжуулсан системд итгэвчтэй байж болно гэдгийг нэгдүгээр хэлье гэж бодож байна. За хоёрдугаар энэ бид бол бас хуулиар барина л да. Хуулинд цагдаа шалгана, шүүх шийдвэрлэнэ. Шүүхэр шийдвэрлэгдсэн байх юм бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна гэсэн хуулийн залтаа. Тэгэхээр хуулиараа л явна. За энэ 498 хүн энэ сонгуульд нэр дэвшсэн 3 шүүхийн эцсийн шийдвэр гараад сонгуулийн ерөнхиөр хассан байна. Нэр дэвшигчсэн. Яагаад гэвэл үндсэн хуулинд шүүхийн шийдвэрийг бүх шатны шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн юм заалт өгдөг. Тийм учраас бол та бид бол шүүхийн шийдвэрийг л барьж ажиллах ёстой гэж би үзэж байна. Содбаатар. За юуны өмнө олон түүнийхээ ихтгэлийг сонгох зорилготой ихтгэлийг бүлээн сонгогдсон 76 гишүүдтэй талархал баяр хүргэе. Мөн одоо Монгол Ардын намд санал өгж Монгол төрийг одоо байгуулах халдшгүй одоо том эрхээ эдэлсэн ард түмэндээ бас талархал илэрхийлж байна. Ялангуяа өрөнгөчүүдтэй бас өндөр хувиар саналаар улсын хурлын гишүүдэд дахин сонгосон явдалд талархлаа илэрхийлье. Энэ удаагийн сонгуулийн ерөнхий би харьцангуй сайн зохион байгууллаа гэж бодож байна. Сонгуулийн ерөнхий ороод үдээгүй сонгуульд ажилласан бүх ажилтан албагчдаа бас талархал илэрхийлэх зүйтэй байхаа. Ялангуяа шууд амжуулт хийж дүнг тухай өрн олон түмэнд ил тод харуулж ирсэн нь улс төрчдийн хувьд, улс төрийн намуудын хувьд, жирийн сонгогчдын хувьд тун ойлгомжтой үйл явц болсон гэж дүгнэж байна. Ер нь бол би нэг асуулт алгаа зүгээр олон гишүүд сая асуултаа энэ бүхэнтэй давхцаж байна. Хэд хэдэн зүйлийг бид нар анхаарах хэрэгтэй байна гэж ойлгож байна. Нэгдүгээр энэ хуулийн нарийн ойлголт зохицуултын асуудлыг бид нар дараагийн сонгуульд бас бодмоор юм байна. Энэ удаа нэг талдаа өгсөн шиг өгсөн учраас харьцангуй гайгүй гарлаа. Тэгэхгүй бол хуулийн сонгуулийн дараа олон одоо хууль шүүх бусад хүчний байгууллагын ажиллагаа явах ийм магадлал өндөр байсан гэдэг бас анхаарах зүйтэй байхаа гэж бодож байна. Хоёрдугаар орон нутгийн сонгуулийг ер нь цаашдаа салгаж явуулж явах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол энэ сонгогчдын хувьд сонголтоо эдлэхэд бол бас хүндрэл үлчээр их гарлаа гэж ойлгож байна. Энийг дагаад хүчингү саналын хуудас маш их гарсан. Нэг саналын хуудас хүчингү болгочоод дахиад авдаг, тэрийг дахиад хүчингү болгочдөг. Ингээ 3 дахь авах хэрэг байдгүй. Ингээд өөрийнхөө сонгох эрхээ эдлэх боломж нь хаагдмал байх зүйл ажиглагдж байна гэж сонгуулийн одоо хэсгийн харьяанд ажилласан ажиглагч нарын зүгээс ийм бас зүйлүүдийг хэлж байна лээ. Тэрийгээ дагаад одоо сүүлд бол одоо саналын хуудас дутах ийм одоо тохиолдолж зарим газар гарч ирсэн гэдгийг бас хэлхэн зүйтэй байхаа. Тийм учраас орон нутгийн сонгуул, их хурлын сонгуул хоёр өөр тогтолцоогоор хоёр өөр ойлголтоор явж ирсэн зүйлийг бол нэгтгэж явуулах нь бол хэр зохимжтой маа гэдгийг бид нар харах хэрэгтэй байна гэж. За үүнээс гадна энэ иргэдийн төлөвчдийн хурал дээр бид нар бол их хурлын асуудлыг яриад байгаа. Иргэдийн төлөвчдийн хурал дээр бид нар цаашдаа энэ 7 сарын 19-ны өдөр миний ойлгож байгаагаар хуулиар бүх аймгийн иргэдийн төлөвчдийн хурал хуралдаж шинэ засаг дараад шинэ одоо иргэдийн хурлын дарганаараа сонгох ёстой. Энэ ажил ер нь хэр байгаа вэ? Энэ дээр одоо зөв шууд хуулиар оролцох боломж байна уу сонгуулийн хороод за оролцдоггүй маа гэхэд энэ чиглэлд одоо аймгийн сонгуулийн тойргийн хороолуудад энэ одоо чиглэлээр бид нар өгөхгүй бол зарим нэг аймаг дээр бол одоо дахмаа өгдөг. Одоо урдтал тэргүүлэгчдэн дараагийн чуулганыг антуурч чуулганыг зарлах асуудлыг хойшлуулдаг. Ийм зүйлүүдийг тамга тэмдэгээр дардггүй, ийм ойлгомжгүй, тодорхойгүй ийм зүйлүүд гарч байна. Ард иргэд саналаа өгсөн бол тэр сонголт хамгийн дээд сонголт, мэрэгэн сонголт болж байгаа юм. Тэр утгаараа энэ 7 сарын 19-ны дотор би бүх аймгийг иргэдийн төлөвчдийн хурал оролдож аймгийн одоо засаг дарга, хурлын дарга асуудлаа нэг талдаа гаргах шийдвэрлэх нь бол төрийн ажил засварлтгүй явахад бол одоо тун тустай ажил болно гэж ойлгож байгаа. Ер нь энэ удаагийн сонгуулийн алдаа оноог дүгнэж дараагийн удаа сонгуулийн хууль болон холбогдох одоо зүйлүүдэд өөрчлөлт оруулъя гэдэг гишүүдийн саналдаа санал нэг байна. Сум дөргийн иргэдийн хурлын сонгуул тун их ойртож байна. Дараагийн ерөнхийлөгчийн сонгуул байна. Нэг удаа Монгол улсын нэг сонгуулийн цикл эхэлж байна. Эндээс бид нар алдаа оноогоо дүгнэж дараагийн үйл явцтай энэ зүйлүүдэд тусгаж авах зүйтэй авах гэсэн ийм саналтай байна. Тийм учраас энэ саналыг одоо сайжруулах үйл ажиллагаа анхаараарай гэж хэлье. Баярлалаа. Хариулт төсөөлөе. Тэр сандлын хуудсыг олшруулсан гэдэг түрүүний гишүү асууж байсан дээр канонтсон гэдэг энэ дээр Суднам цэргийн дарга тэгээд Содбаатар гишүүний тодруулсан зүйл дээр хариулах зүйлүүд ингээд дуусгая. За ингээд саналаа одоо асуулт асууя гэсэн гишүүдийн нэрс юугаар өндөрлөж байгаа. Суднам цэргийн дарга. За бид түрүүлсэн
Энэ удаагийн сонгуулиар нийтдээ 18,000 гаруй хүн шилжилт хөдөлгөөнд хийгдсэн байна. Тийм учраас энэ аймаг нийслэлд бол саналын ус додох юм асуудал гараагүй. За манай хөдөө орон нутгаас бол хүсэлтүүд ирсэн. Шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Тийм учраас саналын ус додож болзошгүй ямар тодорхой чиглэл өгөөж арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтүүд ирсэн. За бид бол тогтоол гаргасан. Хэрвээ додсон тохиолдолд энийг бол хэмлэж хөрвүүлэх ажлыг аймаг сумдын сонгуулийн хороодод бол бид нар чиглэл өгсөн. За их хурлынх бол дутаагүй. Бүх санал ах байр дээр их хурлын саналын ууц илүүдэлтэй гарсан. Зөвхөн аймаг дээр нийслэл дээр илүүдэлтэй гарсан. Зөвхөн аймаг дотроо цөөхөд аймагт. За бид бол шийдвэр гаргаад за хэрвээ дутах тохиолдолд бол та нар энийг ялтаа арга хэмжээ авах шүү гэдгийг чиглэл өгсөн. За бид мэдээ авсны үндсэн дээр бол энэ гаргасан тогтоолоо хүчингүй болгосон. Тэр канамцсан саналын уудсаар өгсөн саналыг хүчингүүд тооцсоо гэсэн тогтоол гаргасан сонгуулийн. Яагаад гэвэл нэг хэсэг дээр нэг ширхэг, нэг хамгийн дээд нь 32 ширхэг саналын уудс ашиг дутсан юм тохиолдол гарсан. Тийм учраас бол бид бол энэ сонгуулийн дунд энэ ялангуяа аймгийн сонгуулийн дунд бол энэ нөлөөлөхгүй учраас энийг хасч тооцсоо гэсэн юм тогтоол гаргасан. За ингээд асуулт асууж хариулт өгсөн хүмүүст баярлалаа. Одоо шинээр сонгогдсон улсын их хурлын гишүүд тангараг өргөх ийм ажиллагаа эхлэх ёстой байгаа. За энэ дэгийн дагуу энэ удаагийн улсын их хурлын одоо бүрэлдэхүүнд хамгийн ахмад гишүүн сонгогдсон гишүүн бол Чөлтмийн Улаан байгаа. Ингээд Улаан гишүүн энэ дээрээс тангарагын үгийг уншина. Манай бусад гишүүд босч одоо тангарагын үгийг давтан хэлэх ийм одоо легт Монгол улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалъя. За баярлалаа. За тангараа өргөж бүрэн эрхэн эхэлж байгаа улсын их хурлын нийт гишүүдтэй ард түмнийхээ нэрийн өмнөөс иргэд сонгогчдийнхоо нэрийн өмнөөс баяр хүргэж хамгийн сайн сайхныг дахин хүсэн өрөөё. Одоо дэгийн хуулийн дагуу Монгол цагаан толгоон дарааллаа. Би одоо хоёр орн гишүүдийн нэрсийг дуудана. Та бүхэнд дэгийн талаар тодорхой одоо бичээд өгсөн байгаа учраас үүнийг давтах шаардлагагүй баха гэж ингэж бодож байна. Тэгээд манай тангараг өргөсөн гишүүд нэрээ дуудсан гишүүд төрийн далбаанаас айдас авч тангарагын хуудсанд гарын үсэг зурх ийм одоо ёслол байгаа. Дэгдээр одоо ямар үйлдэл хийхийг сайн бичиж өгсөн байгаа гэдгийг хэлье. За ингээд гишүүдийнхаа нэрийг хоёр-хоёроор дуудъя. Намсран Амар Заяа, Төмөрбаатрийн Аюул сайхан. Манай тамгын газрын одоо ажилтнууд та бүхэнд тусалнаа. Октябрийн баасан хүү Яндам Пэрнлэн Баатар Бэлэг.
Буддист Исламын Бадил хаан Сүхбаатарын Батболд Жамбал сүрэнгийн Батцандан Батжаргалын Батзорг Отхоогийн Батнасан Баагагийн Баттөмөр Бадман Ямбогийн Батэрдэн Жадамбын Батэрдэн Магууны бэлэгт Лувсан Вандангийн Болд Хаянгагийн Болор чулуун Сандгийн Бямцогт Жамблын Ганбаатар Даваагийн Ганболд
Дорж дугрын ган тулга Цэдэнгийн гарамжав. Цэрэмбэлийн даваасүрэн Дорж дамбын дам бочор. Бор хүүгийн дэлгэр сайхан болдын жавхлан. Самандын жавхлан Гомбожавын зандан шитар. Данзангийн дүндээ жанцсан Лагуйн Мөнхбаатар. Жамингийн Мөнхбат Цэндийн мөнх оргил. Гомбилдогийн мөнх цэцэг Дакен Мурат. Загтуугийн Нарантуя Батсүхийн Наранхүү.
Нямтайшрын Номтой баяр Хишгээгийн Нямбаатар. Цэндийн Нямдорч Наваан Юндэнгийн Оюундай. Дулам сүрэнгийн оюун хорл, Мөнхөөгийн оюун чимэг. Лувсан намсраан оюун эрдэнэ бүх чулууны төрөвд орч. Шатар балын Арднасэд Ядам сүрэнгийн Санж Метод. Даваа Жансангийн Саран гэрэл, Батсүхийн Саран чимэг. Янгуугийн Содбаатар, Отхон билгийн Сод билэг. Гомбожаан Султан, Долгор сүрэнгийн Сумья базар.
Агуан самдангийн Сүхбат Дуламдоржийн тогтгосрон Ганзоргийн Тэмүүлэн Дэндвийн Тэрвштавг Чүлтмийн Улаан Батбаярын Ундармаа Агуан Лувсангийн Ундраа Нямосрын Учрал Дандны Хаянгэрва Чимдийн Хүрлбаатар Цэдэнбалын Цогцолмаа Дамдны Цогтбаатар Намсран Цэрэнбат Содномын Чинзорог Баттагтын Чойжилсрун Лагвагийн Элдвочор
Нямсүрэнгийн энх амгалан, Лувсан цэрэнгийн энх амгалан. Жадамбын энх хоёр, Лувсангийн энх болд. Миягомбын энх болд, Нямаагийн энх болд. Үлзээ сайхны энх төвшин, Содном Зундуйн Эрдэнэ. Ондогдоржийн Эрдэнэбат, Жаргал тулгын Эрдэнэбат.